Нэг жилийн өмнө мөрийн хөтөлбөртөө бас дэвшүүлэн тавьж байсан иргэдийн олон жилийн бас уур бухимдлыг хүргээд үүнээсээ болоод бас төгжрөл ихсдэг гэдэг олон асуудал бол үүссэн байсан. Толгойтын 3.6 км зам бол Хөгжлийн банкны 14.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бол одоо гацаанаас гараад ажил эхлээд ер нь бол дуусах шатандаа орж байна. Тэгэхээр энэ зам бол бас хоёр том гүүртэй. Замын зорчих хэсгийг бол 6 сарын 30 гэхэд нээхээр ийм одоо бололцоотой болоод ажил бүтээн байгуулалт маань өрнөж байна. Үүнээсээ гадна манай одоо миний сонгогдсон сонгон хайрхан дүүргийн 29-р хороо байгаа. Тэгэхээр 29-р хорооны 1-р хорооллын арын замаас үйлдвэрчний хэвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох нэг юм шинэ замыг бол бас одоо шийдэж 192 тэрбум төгрөгөөр бол энэ асуудлыг шийдэж байгаа. Тэгэхээр үүний давуу талд бол Сапоро болон Драгон төвийн уулзуурын ачаалал бол буурна гэсэн ийм одоо боломж бол үүснэ. А хоёрт бол энэ сонгон хайрхны 18-р хорооны үйлдвэрчний хэвлэлийн гудамжаас Махимпсийн зам хүртэлх автозамыг холбох ажлыг бол эхлүүлж байгаа. Үүнээс болж бас 5 сар орчмын автозамын төгжрөл буурна гэсэн ийм одоо боломж хүрдэж байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. Тэгээ цаашдаа бол энэ замын асуудлуудыг бол шат шатаараа шийдвэрлээд ажиллаж байна.